Хөтөлбөр үргэлжилж байна. Америк нэгдсэн улсын засгийн газар бүгд найрамдах хятад ард улс болон Европын холбоо зэрэг томоохон эдийн засгуудын эсрэг шинэ худалдааны шалгалт эхлүүлээд байна. Тэгэхээр энэ талаар мэдээллийг студид мэддэг маа болно. Энэ талаар бас дэлгэрэнгүй мэдээллийг өгөхгүй. За баярлалаа. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа бүгд найрамдах хятад ард улс, Мексик, Европын холбоо болоод бусад 10 гаруй эдийн засгийн эсрэг худалдааны шин шалгалтыг эхлүүлж байгаагаа лав гарагт зарлалаа. Тэгэхээр энэхүү алхам нь Дональд Трампын харилцан адил байх зарчимд суурилсан тарифуудыг дээд шүүхээс хууль бусаа гэж шийдвэрлэлтний дараа тэдгээрийг орлуулах зорилготой буюу өмнөх хүчингүй болсон татваруудыг орлох өөр нэг татварыг хэрэгжүүлэхээр зорж байна гэсэн юм үгэлтэй. Тэгэхээр цаашид бусад улс орныг хамрах магадлалтай энэ мөрдөн шалгах ажиллагаа 1974 оны худалдааны тухай хуулийн яг тухайлж хэлэх юм бол 301-р хэсгийн дагуу явуулна гэдгийг Америкийн нэгдсэн улсын худалдааны төлөөлөгч мэдээллээ. Тэрс яхахгүй Дональд Трамп улс орнуудыг зүгээр тарифгүй өнгөрөөнө гэж байхгүй л гэсэн шиг юм шийдвэр гаргасан байх шүү дээ. Тэгэхээр тарифын хувьд ер нь шинэ тарифын зохицуулт одоогоор ямар улсуудыг хамарч байна? 1974 оны худалдааны тухай хуулийн 301-р зүйл гэж сая хэлсэнчлэн энэ хэсэг бол улс орнууд Америкийн нэгдсэн улстай шудраг бус худалдааны үйл ажиллагаа явуулсан тогтоогдсон бусад орноос импортлж байгаа бараа бүтээгдэхүүнд Америкийн нэгдсэн улсын талаас тариф тогтоохыг зөвшөөрдөг юм зохицуулт юм л да. Тэгэхээр худалдааны тухай хуулийн 301-р хэсэг заасан тарифууд нь Дональд Трампын өнгөрсөн жил Конгрессийн зөвшөөрлгүйгээр дэлхийн ихэнх улс оронд ногдуулсан харилцан адил байх тарифуудын зарчмыг орлох юм боломжтой. Одоогоор энэ 301-р хэсгийн хүрээнд явуулж байгаа мөрдөн шалгах ажиллагаанд Мексик, бүгд найрамдах хятад ард улс болоод Европын холбоо зүй ёсоор багтаж байгаа юм а. За үүнээс бусад гэх юм бол Япон, Энэтхэг, Тайван, Вьетнам, Өмнөд Солонгос, Сингапур, Швейцар, Норвеги, Индонез, Малайз, Камбож, Бангладеш, Таиланд гэх мэт энэ улсууд энэ лав гарагт зарласан энэхүү мөрдөн шалгах ажиллагаанд багтаж байгаа. Тэгэхээр энэхүү мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд ер нь Америк нэгдсэн улс яг ямар арга хэмжээ авахар ер нь төлөвлөж байгаа вэ? Эдийн засаг болон бизнесийн орчинд үзүүлэх нөлөө нь шууд утгаар ямар вэ? За тэгэхээр Америкийн нэгдсэн улсын засаг захиргаа эдгээр улсуудыг шудраг бус худалдаа хийсэн эсхийг илрүүлж тариф тогтоох шинэ гарц гаргалгааг эрэлхийлж байна гэж ингэж харж болно. Америкийн нэгдсэн улсын худалдааны төлөөлөгчийн мэдээлснээр бол мөрдөн шалгах ажиллагааг улс орон бүрээр тусгайлан явуулах юм байна. Тэд дүн шинжилгээ хийж бас мөрдөн шалгалтанд хамтран ажилласан худалдааны түвшүүдтэйгээ хилэлцээ хийхээр зорж байгаа. Хэрвээ шудраг бус үйлдэл тогтоогдох юм бол худалдааны төлөөлөгчийн газраас хариу арга хэмжээ авахыг бас санал болгоно. Үүнд зөвхөн импортын тариф буюу татвар ороод зогсгүйгээр үйлчилгээний хураамж, эсвэл хөрөнгө оруулалтын хязгаарлалт зэрэг бусад ийм хувилбарууд багтаж байгаа нь бизнес эрхлэгчдэд томоохон ийм дарамт болж болзошгүй ийм дүр зурагтай байна. Америкийн нэгдсэн улсын сангийн сайд Скотт Бессентийн мэдээлснээр бол энэхүү судалгаа нь 4,000 гаруй хууль эрх зүйн маргааныг давж гарсан тарифын хувь хэмжээг илүү тодорхой болгоход туслана гэж ингэж үзэж байгаа. Тэгэхээр шинэ тарифууд эх 5 сарын дотор хэрэгжиж эхлэх ийм төлөвтэй байгаа. Цаашдаа мөрдөн шалгах ажиллагааны дүн хэрхэн гарахаас шалтгаалж дэлхийн худалдааны нийлүүлэлтийн сүлжээ болоод импортын барааны үнд томоохон өөрчлөлт орох иймэрхүү эрсдэлтэй байдалтай тулгараад байна гэж ингэж ойлгож байна. Мэдээлэл өгсөн баярлалаа мэдээ юм. Тэгэхээр эх саруудад Америк нэгдсэн улсын худалдааны төлөөлөгчийн газар болон худалдааны яам худалдаатай холбоотой судалгаануудтай дуусгахаар ажиллаж байгаа шиг байна. Америк нэгдсэн улсын засаг захиргаа дээд шүүхийн шийдвэрийг тойрон гаргахын тулд худалдааны хуулийн 301-р хэсгийг ашиглан шинэ тарифын давалгааг эхлүүлж байна.